болгон аав болно, хүн болгон ээж болно тий. Тэгэхээр өнөөдөр аав одоо эрүүл эцгээс эрүүлэхээс эрүүл хүүхэд төрүүлнэ тий. Тэгэхээр энийг төрүүлэхийн тулд хүн болгонд одоо нөхөрчхөн эрүүл мэндийн одоо зөв мэдлэг мэдээллийг өгөх хэрэгтэй. Тэгээ хүн болгон гэр бүлээ маш сайн одоо төлөвлөдөг 2 сар 3 сар найзлаад нэг удаа бэлгийн хавталд ороод гэр бүл зохиох биш. Эн чинь өөрөө хүний тухайн хүний тасан туршийн амьдрал учраас яг гэр бүлээ хань ижлээ сонгох бэлгийн амьдралд оролцохдоо одоо хүнийг маш сайн зөв сонгох хэрэгтэй. Хүн болгон өөрөө эрүүл байх ёстой. За тэгээд хүнийг бид гаднаас нь хараад энэ хүн бэлгийн замын халдварт өвчтөй байна, хэд дахиагийн халдвартай байна гэдгийг хүнийг бид гаднаас нь хараад бол таних бол ямар ч боломжгүй учраас хоёулаа шинжилгээнд хамрагдаад тэгээд гэр бүлийн амьдралдаа одоо бэлгийн амьдрал нь өөрөө аюулгүй бэлгийн амьдралтай өөрөө сэтгэл ханамжтай байх ёстой. Тэгээд өнөөдөр эмэгтэй хүмүүс маань бол одоо хүүхэд гарах жирэмсэн бодлоо гэхэд одоо эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бол хамрагдаад жимсний хяналтанд ороод тий шаардлагатай гэж үзэл эмчилгээ хийлгүүлээд дээр нь одоо төрхийн өмнө шинжилгээнд хамрагдаад ингээд төрчих боломжтой байгаа. Энэ явцад эмэгтэй хүн одоо шинжилгээнд орж явахт нэр нөхөр нь бас хамтдаа одоо яваад бас л үзлэг шинжилгээнд ордог өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаг байх зайшгүй хэрэгцээтэй. Өнөөдөр манай эрчүүд бол яг нэг өвдсөн зайшгүй нэг одоо бүр өвдсөн үед анхны цэцлэмж үзүүлэх юм уу түрүүн цэцлэмж арлын эмнэлэгт очих үед л үзүүлдэг болохоос төдийлөн бие бол хамаагүй зүгээр гэж үздэг. Гэхдээ эрэгтэйчүүд маань өөрсдөө арх согтуурлах ундаа мансуур төрлийн бодисуудыг маш их хэмжээгээр хэрэгжилж гэн гэдгийг нэргээ тэр хүний одоо нөхөрчгөө эрүүл мэндэд бол бас маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас эрэгтэйчүүд маань одоо өөрийнхөө эрүүл мэндэд одоо анхаарал тавиад те тогтмол одоо ядаж одоо жилдээ нэг байдгүй маа гэхэд хас жилдээ нэг удаа тий тогтмол одоо үзлэг шинжилгээнд хамруулах нь эргээд одоо амьдралаа зөв төлөвлөх ингээд эцэг их нь өөрөө зөв эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй байна гэдгийг тэрийг харж байгаа хүүхдүүд одоогийн бас өсвөр үе залуучууд ч гэсэн аавыгаа дуурайгаад үзлэг шинжилгээнд хамрагдах тий энэ талын боломж нөхцөл бас бүрдүүлэхэд тэдний одоо зан үйлийг өөрчлөх тэдэнд өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаг ийм мэдлэг чадваруудыг л олгох зайлшгүй шаардлагатай байгаа гэж